What exhibition are you going to see today? It's called Another World. Actually, Chinese art in the divine, and I guess it's about ideas of the afterlife in Buddhist practice. And I'm here to see a really special taka textile that has portraits of the Mongol Khans during the Yuan period woven into the piece. Okay. All right. Thank you. Би одоо яг Metropolitan Museum of Art-ийн олон үзэсгэлэнүүд хийгдсэн байгаа. Тэр олон үзэсгэлэнгүүдийн нэг болох Another World Lies Beyond буюу алсад орших өөр нэгэн ертөнц гэдэг нэртэй юм үзэсгэлэн дэлгэцсэн байгаа. Энэ үзэсгэлэн нь болохоор хятадын Буддийн урлагтай холбоотой бүтээлүүд дэс бүрдсэн үзэсгэлэн байгаа. За тэгээд энэ үзэсгэлэн нь болохоор 4 танхимаас бүрдэж байгаа. Эхний танхим нь болохоор бидний мэддэг бодисаттва гэж ярьдаг. Тэгэхээр бодисаттваг дүрсэлсэн олон дүрслэлүүд бүхий ийм түүхийн алдуурууд байдаг байгаа. Мингийн үе, Чингийн үед хамаардаг. За ойролцоогоор нэг 14-өөс 19-р зууны хооронд олдсон ийм одоо бурхны урлагийн бурхны шинтэй, буддийн шинтэй холбоотой ийм бүтээлүүд ихний танхимд тавигдсан байна. Энд нэг гайхалтай бүтээл байгаа нь болохоор 17-аас 18 дахь зууны үед хамаардаг Мингийн үе эсвэл Чингийн үе гэж үздэг юм байна. Ингээд бидний мэддэг бурхан богшол бод модны доор гэгэрсэн гэдэг. Тэгэхээр бод мод гэж ярьдаг тэрхүү модны юм навчин одоо бидний энэ харж байгаа шиг юм хэлбэртэй навчнууд байсан. Тэгэхээр тэрийг нь одоо бурхан багшийн бод модны дор гэгэрсэн гэдгийг билэгдэд 17-18 дахь зууны үеийн одоо нэгэн бүтээлч, уран бүтээлч маань ингээд бод модны навчин дээр юм дүрслэлүүдийг үйлдсэн байна. Энэ үнэхээр гайхалтай дүрслэл, нарийн тэгээд ингээд өнгө будгийнхаа хувьд ч гэсэндээ одоо ч гэсэндээ яг сэргээн засварлалтанд орсон ч гэсэн айгүй гоё юм тод шин хэвээрээ байж байна. Нэг яг ингээд навчин дээр нэг ингээд зурж үлдсэн байгаа. Ардад харах юм бол тэр навчныхаа нарийн нөгөө нэг зураас хээнүүд нь харагдахаар үнэхээр гайхалтай бүтээл байна.
Biashara болсон байна.
цагт болж байна. 5 цаг 10 минут болж байна. Toyota Museum of Art-ийн зөвхөн ганцхан техникийг нь үзэж чадлаа. Азийн урлагийн техник. Тэгээ дараагийн өдрүүдэд хурж ирээд үлдсэн техникүүдээ үзэх болно. Нэг дагуурт нь ихэд ойролцоогоор бараг 20 шахуу техник байгаа учраас нэг өдрийн дотор үзэж барна гэдэг бол худлаа асуудал юм байна. Тэгэхээр хятадын урлагийн техник үзээд маш сонирхолтой байлаа дахиж ирж үзнэ.